Өнгөрснөөс ирсэн сүнс бүлэг 11 3 жилийн нууц сурлаг. Тэр нэгэн үе явдлаас хойш цаг хугацаа нэг л өөрөөр урсах болов. Өмнө нь өдөр болгоно хүүхэд насны жирийн нэгэн өдрүүд шиг л өнгөрдөг байлаа. Өглөө босно, морь харна, бусад барчлуудтай хамт гүүж тавилна. Ном болон жадны бэлтгэл хийн. Ахмадуудаас сургаал сансна. Гэртээ ирж ээжийн чансан цайны үнэрийг үнэртэж, аавдаа эрхлэн хорвоогийн сонин бүхнийг асууж сууна. Харин одоо бол миний өдөр бүр зөвхөн овгоо нэгтлэх гэсэн нэг л зорилгынхон төлөө өдөр бүр завгүй суралцаж, цаг гарах бүрд биеэ бэлтгэж, тулааны бэлтгэлээ хийж, завгүй цаг хугацааг өнгөрөх болов. Өвөөч бас намайг бусад хүүхдүүдээс салгаж, тусдаа сургаж эхэлсэн. Эхэндээ овгийн хүмүүс үүнийг хараад гайхаж байлаа. Зарим нь "Сэрүүний хүүг ахлагч өөрийн гар дээр авч өсгөх нь зүйтэй" гэж ярилцсан. Зарим нь "Тэр хүү сэрүүний золгүй явдлаас хойш нэг л өөр болсон шүүд" гэж шивнэн. Зарим нь бүр намайг харахаараа хүүхдээ өөртөө ойртуулж дуугаа намсгана. Учир нь аавын минь үйл явдал одоо ч овгийнхан дунд нууц хэвээрдул. Балчирхан би аавынхаа амьгүй биеийг овг дээрээ авчирсан харсан хүмүүс надаас цэрвэж айх болсон. Би бүгдийг нь мэдэрч байлаа. Зарим хүмүүс намайг өрөвдөж байсан, бас айж байсан. Тэр айдас дүүрэн харцсан намайг өвтгдөг байв. Гэвч өвөө надад хэлсэн юм. Хүмүүс ойлгоогүй зүйлээсээ айдаг. Харин чи тэднийг буруутгах хэрэггүй. Чи тэдэнд өөрийгөө тайлбарлах албагүй. Чи өөрийн замыг л харж амьдрах хэрэгтэй. Тэр үг миний сэтгэлийг баг чуудав тайвшруулдаг байв. Өвөөтэй хамт ганцаарчилсан тусгай сурлах хийсээр 1 жил гаруй хугацаа өнгөрөв. Тэр үед би бусад үеийн хүүхдүүд шиг тоглоом тоглож, гэрийнхээ багсаг ахуйд туслахаас илүү өсвөр настанд олгодог амьдралын туршлага олгох сурлагад суралцж байв. Өвөө надад зөвхөн ном татах, морь унах, жад барихыг заагаагүй. Тэр надад овг гэдэг юу болохыг заасан. Овг гэдэг зөвхөн нэгдэн амьдрах хэсэг хүмүүс биш гэж өвөө хэлдэг байлаа. Овг гэдэг цааш хамт амьдрахаар хамтдаа тэмцдэг хүмүүс юм. Тэр надад тал нутгийн олон овгийн талаар ярьж өгсөн. Зүүн талын гол даган нүүдрэлдэг овгуудын тухай, омордын хөвчөд ан гөрөө хийж амьдардаг хүмүүсийн тухай, өмнөдийн элсэн захаар тэмээ дагуулж, давс арьс шир, хүрэл идэлгээр солилцоо хийдэг овгуудын тухай, баруун улсын цаадах төмөр олборлож амьдардаг хүмүүсийн тухай, хойд зүгийн цаабууг дагаж амьдардаг овгтны тухай. Тэдний шүтдэг тэнгэр, тахдаг уул, хэргэлдэл зэвсэг, малждаг мал, барьдаг гэр, нүүдэлдэг газар, дайтай харга, найрамдах яс гээд өвөө бүгдийг заав. Зарим овгтон дайн тулаанд хүчирхэг, зарим овгтон худалдаа солилцоонд мэргэн, зарим овгтон хэлэлцээр хийх суу залтай. Зарим овгтон итгэдэг, тэнгэр шүтлэгтээ гүн итгэдэг. Өвөө надад үргэлж хэлдэг байлаа. Хөө минь, хүнийг ялыг гэвэл эхлээд хүчтэй байхад болно. Гэхдээ бүхэд овгтон дийлэхэд дан ганц хүч чадал хангалтгүй. Тэдний итгэд үнэмшлийг маш сайн танин мэдэх хэрэгтэй. Хүн гэдэг итгэд үнэмшлээрээ л амьдарч, итгэд үнэмшил тэднийг нэгтгэдэг. Тиймээс хүний итгэл үнэмшлийг ойлгож чадвал дэмий тулаан хийхгүйгээр ялалтыг олж авах боломжтой. Ялалт гэдэг зөвхөн дайснаа дийлэн гэсэн үг биш. Ялалт бол өөрийн сансан зорилгодоо хүрэх хэлбэр. Тиймээс хоёр тал хоёулаа ялах хэлцэл хийж чадвал тэр бол хамгийн тоом ялалт юм. Ялалт бүрд заавал ялагдагч байх албагүй юм шүү хүү минь. Би тэр үед өвөөгийн энэ сургаалыг бүрэн ойлгохгүй байв. Гэвч хожим нь олон хүний хувь заяаг шийдэх хэлцлүүд хийх үед хүн гэдэг үнэхээр итгэд үнэмшил дээр тогтож шийдвэр гаргадаг гэдгийг, тэр шийдвэрээ хамгаалахын тулд амиа өгөхөөс буцахгүй байдгийг ойлгосон юм. Өвөө надад хөрш авгтнуудын үгийг тэмдэглэн үлдээдэг бичгийн талаар багахан ч гэсэн сурлаа гарав. Бидэнд ирдэг худалдаачдын тэмдэг, тоо, эд барааг ялгах бичээс, арьс шир, адуу, давс, хүрэл хутаг, торгог, үр тариа зэргийг тэмдэглэх арга гээд бүхнийг үзүүлв. Энэ сурлага хожим нь миний их үйлсэд маш их тустай мэдлэг байсан юм. Тэр жижигхэн яс, мод, арьсан дээр зурсан тэмдгүүдийг хараад би хүн гэдэг өөрийн үгээ ганцхан өөрийн амаараа илэрхийлэхгүй байж болохыг ойлгосон юм. 20 дахь амьдралд харь орны хэл соёл сурч байхад хэл сурахын тулд ашигладаг байсан модон дээрх зурган бичээсээр сурах арга намайг эдгээрийг суралцахад маш их хялбар болгож байв. Чодуу дээр үлдсэн болон модон дээр сийлэгдсэн дүрсийг л би эхлээд харж уншиж сурдаг байв. Харин харь овгтны зарим үгний тэмдэглэсэн бичгийг худалдааны тэмдэгт, солилцооны тооцоонд, овгтон хоорондын гэрээнээс олж харах боломжтой байв. Энэ бол над шиг балчир таруулах зүйл биш байв. Зөвхөн овгийн ахлагч болон ахмадууд л хардаг нандин зүйлс байв. Гэхдээ өвөө минь надад итгэн бүхий л мэдлэг олгох зүйлсийг надад харуулж, өөрийн мэдлэгээ харамгүй заадаг байв. Өвөө минь надад "Нэг өдөр чи хүмүүсээ нэгтгэхээр явна.
Тэр үед зөвхөн тулалдаж чадах хүн хүч чамд хангалттай биш. Тооны ухаан мэддэг хүн, хартны хэл мэддэг хүн, худалдаа солилцоо ярьж чаддаг хүн, дайсны цаад санааг ойлгож уншдаг хүн, овгийн ахуйг зохицуулдаг хүн зэрэг олон чадвартан байж л овг сэргэнэ. Гэхдээ чи өдөрдөгч байхын тулд эдгээр хүмүүстэй бүгднтэй нь өөрийнх нь хэлээр ярьж чаддаг байх хэрэгтэй гэж сургав. Би толгойд охин. Би өдөр бүр тасралтгүй шин зүйлс суралцсан. Тэр хэрээрээ өдөр бүр маш их ядардаг байв. Тун удахгүй хавар босох гэж байлаа. Цас хайлж, тазын хөрс амьсгалж эхэлсэн байв. Өвглийн хүйтэн аажмаар сулран, өглөөз бүр гэрийн үүдэнд хайлсан цасны ус жижигхэн горхимт урсна. Адууны дэл салхинд өөрөөр хийсэж, үхэр сүрэг холын өвсний үнэрийг мэдэрсэн мэт тогтворгүй болно. Тэр хавар би 7 нас хүрэх байлаа. Гэвч би өөрийгөө 7 настай хүүхэд гэж мэдрэхээ аль хэдийнэ болсон байв. Нэг өрөө өвөө гэр бүлийнхнийг цуглуулан хэлэв. Энэ зомби Тэбитэй хамт аянд гарна. Гэр дотор намгүн болов. Ээжийн гардах аяга үл мэдэг чичирлээ. Өвөө үргэнчлүүлэн хэлэв. Би овгийн барчруудын сурлаг, овгийн өдөр тутмын ажлыг ариун тариуцуулна. Овгийн нүүдэл, ан гөрөө, малын хуваар, харуул хамгаалалтыг ахмадуудтай хамт тэр авч явна. Харин би Тэбитэй 3 жилийн сурлах хийхээр авч явна. 3 жилээ гэж ээжийн хоолой өөрийн ирэхгүй өндөрсөв. Тэр намайг харлаа. Дараа нь өвөөг харлаа. Өвөө, 3 жил гэдэг арай л урт биш гэж юу? Та юу заах болоод ийм удаа хугацаагаар хүүг минь авч явах гэж байна вэ? Тэр одоо дөнгөж 7 хавартай шүү дээ. Өвөө ээж рүү минь удаан харав. Түүний харц хатуу биш байлаа. Харин маш ихийг нууссан, хүнд шийдвэр гаргасан хүний харц байв. Охин минь, сайн сонс. Би нас дээр гарч байна. Миний яс одоохондоо хөдлөх тэнхээтэй. Нүд минь харахтайгаа, чих минь сонсохтойгоо байна. Гэвч энэ байдал удаан үргэлжлэхгүй. Би ойрын хэдэн жилдээ би тэнхээтэй байгаа дээр Тэбид өөрийн заах ёстой сүүлийн эрдмээ өвлүүлэхгүй бол хэд оройтно. Ээжийн өдөнд нулимс зээлгэнэ. Гэхдээ тэр минь одоо ч балчирхан байна шүү дээ. Тийм ээ. Гэхдээ тэр бэрхтээ овгийн тэргүүлэгчдийн удмаас үлдсэн цор ганц хүн болох Сэрүүний хүү. Одоо Сэрүүн биднийг орхим явсан. Тиймээс Тэби бидний ойлгож чадахгүй хувь заяаг муруун дээрээ үүрсэн хүүхэд. Гэж хэлээд өвөө хэсэг чимээгүй болов. Галын дүл түүний нүүрэн дээр улаан сүдэр татуулав. Өвөө үргэлжлүүлэн хэлэв. Бэрхтээ овгийн хараал бүрэн дарагдаагүй. Чи үнийг мэдэж байгаа. Сэрүүн зүгээр нэг биднийг орхин тэнгэр рүү яваагүй гэдгийг. Тэр энэ хүүхдэд тэр хараалтай тэмцэх багахан боловч цаг хугацаа авч өгч чадсан. Сэрүүний бидэнд өгсөн хугацааг бид өөлж гашуудаж хий дими үрж болохгүй. Ээж дуугарсангүй. Түүний амьсгал цаанаа л хүнд байлаа. Та түүнд юу заах гэж байгаа юм бэ? Гэж ээж намуухан асуув. Өвөө над руу нэг харснаа хариулв. Амьд үлдэхийг, хүмүүсийг танихыг, овог нэгтгэхийг, айдсаа захирахыг бас. Тэр үгээ залив. Ээжийн нүд улам төгшөв. Бас юу? Өвөө маш удаан дуугүй суусны эцэст хэлв. Далд ертөнцийн чимээг сонсхийг. Гэрийн дотор хагаар хүнд улов. Галын дүл хүртэл намсах шиг санагдав. Ээжийн царай цайв. Үгүй өвөө. Далд ертөнцтэй холбогдох замын тухай би сонсож байсан. Тэр замаар явсан хүмүүс бүгд эрүүл сарууд эргэн ирдэггүй. Эргэж ирсэн нь ч өмнөх шигэ энгийн хүн биш болсон байдаг шүү дээ. Гэж хэлээд нүднийхээ нулимсыг нөв. Тийм гэж өвөө тайван хэлв. Тэм учраас би өөрөө заана. Яагаад заавал миний хүү гэж ээж минь чимээгүйхэн хэлв. Ээж нүднийхээ нулимсыг биднээс нууж байсан ч хоолойн зангирч байлаа. Өвөө нам гүмхэн хэлв. Учир нь тэр аль хэдийн сонсож эхэлсэн. Ээж над руу огцом харлаа. Би харцаа буруулсангүй. Гэхдээ юу ч хэлж чадсангүй. Өнгөрсөн жил гэрийн үүдэнд чонын сахиус эргэлдэж мөрөө үлдээсэн. Тэр мөрийг харсан. Энэ бол дуудлага. Зүүдэнд шивнэсэн далд ертөнцийн хоолой. Өнгөрсөн амьдралын дуудлага. Энэ бүгд түүний дотор аль хэдийн сэрсэн байгаа. Ээж намайг хараад бүхнийг ойлгосон мэт болов. Тэр нүдэ анаад удаан амьсгаа ав. Би Сэрүүнийг алдсан. Одоо хүүгээж бас алдах вэ гэж айж байна. Өвөө зөөлөн хэлв. Айхан зөв. Айдсгүй их хүн гэж байдаггүй. Гэхдээ чи түүнийг хажуудаа нуусаар байвал хамгаалж чадахгүй. Түүнийг зөвхөн зөв бэлтгэж байж л цаашдын амьдралын хамгаалж чадна. Ээж хэсэг хугацаанд юу ч хэлсэнгүй. Тэгээд над руу дөхөж ирээд хоёр гараараа нүрийг минь барив. Хүү минь, чи явахыг хүсэж байна уу? Би түүний нүд рүү харлаа.
Тэр нүдэнд гуниг байв, айдас байв. Гэвч бас намайг суллаж явуулах тэрэг байгааг би анзаарлаа. Тийм ээ ээж. Миний хол намуухан байсан ч дотор минь эргэлзээ байсангүй. Би явах ёстой. Ээж уруулаа хазав. Чи надад амласан. Надаас өмнө нөгөө ертөнц рүү явахгүй гэж. Би амлснаа мартаагүй гэж ээжийнхээ нүд рүү их цахаран хэлв. Тэгвэл аюулгүй. Эрүү сарвал буцаж ирээрэй гэж ээж минь намайг тэврэв. Би ээжийнхээ гарыг атгав. Би таны бахархалд хүү болж буцаж ирнэ. Тэр намайг цээжиндээ улам хүчтэй наалаа. Чи угаасаа л миний бахархалд хүү шүү дээ гэж хэлээд өөрийн нөөж байсан ансан доторх нулимс нь миний мөрийг наргилаа. Ээжийн минь биед гэрийн минь дулаан утаа сүүний зөөлөн үнэр шингэсэн байв. Би энэ үнэрийг хизээж мартахгүй тулд ээжигээ тэврэн ээжийнхээ үнэрийг сэтгэлдээ дахин сэлж байв. Энэ үнэртэй хамт бид хоёрын нулимсны шарууг үнэр холилдсон байв. Хүүхэд байхад хамгийн аюулгүй санагддаг байсан тэр үнэрээс би тэр шөнө анх удаа удаан хугацааны турш холдох гэж байгаагаа тэр шарууг үнэрээс би мэдэрч байв. Гэр бүлээрээ ярилцаж бид шийдвэрээ гаргалаа. 100 эхлэхийн өмнөхөн бид аянд гарахаар болов. Цаг хугацаа өнгөрч бидний явх өдөр ирэв. Өглөө эрт талын манан газраас дөнгөж хөндөрч байхад өвөө хоёр морь бэлджээ. Нэгэнд нь хоол хүнс, арьсан уут, ном сум, хутаг, дал асаах чулуу, хуурай аргал, өвсний олс, хэдэн жижиг хүрэлтөл, хоньны шага, хар цагаан чулуу, хатаасан өвс, арц, утааны сав, хуучин бөө хүрэм шиг харагдах нэгэн зузаан нөмрөг ачив. Нөгөө морь дээр аянд хэрэглэх урц болон миний 10 нас хүртлээр өмсөх ээжийн минь бэлдсэн хувцс болон бусад эд зүйлсийг ачсан байв. Би тэр нөмрөгийг хараад зүрх минь үл мэдэгд өгшлээ. Энэ юу вэ гэж би асуув. Өвөө ачаага чангалж байснаа хэлв. Чи одоогоор мэдэх гээд хэрэггүй цаг болохоор мэдэх болно. Ээж гэгээг дагуулan гарч ирсэн байв. Гэгээ намайг хараад ойлго шахна. Аха, та явах юм уу? Хизээ ирэх юм гэж надаас асуув. Би түүний өмнө сөхөрцсөв. Ах нь удахгүй буцаж ирнэ. Тэр бусдад ээжигээ сайн харж байгаарэ гэж захив. Тэр үед би том болсон байх уу? Том болсон байна. Та намайг таних уу гэж хэлэхэд би гонигтай байсан ч инээмсэглэх гэж ордов. Би чамайг яаж танихгүй байх юм бэ? Чи миний дүү шүү дээ. Гэгээ намайг тавирлаа. Түүний жижигхэн гар хүзүүгээр минь чанга оров. Би тэр мөчөд дүүгээ энэ бүх амьдралын бартаатай ээдрээтэй бүхнээс хол байлгах ёстой гэдгээ дахин өөртөө амлав. Ээж миний духан дээр үнсв. Хүйтэн газар унтахтаа нуруугаа салхинд битгий харуулаарай. Хоол унд идэхгүй удаан явж болохгүй шүү. Өвөөгийнхэн үгийг сайн сонс. Гэхдээ долооч нь буруу гэж хэлбэл өөрийн зүнг бас сонсож байгаарай. Тэр үг намайг гайхшруулв. Ээж намуухан хэлв. Чиний аав бас тийм л байсан. Бүгд нэг зүг явж байхад тэр ганцаараа салхины эсрэг зүг явж өөр үнэрийг мэдэрдэг байсан. Би юу ч хэлсэнгүй. Түүний үгийг сэтгэлдээ шингээсээр. Өвөө бид хоёр мориндоо мордов. Явах цаг боллоо. Би ээж дүү хоёртаа сүүлчийн удаа садах ёс гүйцэтгээд цааш харлаа. Өвөөгийн араас аажуухан хөдөлсөөр алс холын аянаа эхлүүлв. Овгийн гэрүүд аажмаар алсаджиж ирэв. Утаан тэнгэрч шингэж, хүмүүсийн дүрс цэг мэт жижигхэн болов. Гэгээ удаан хугацаанд гараад аллаж байла. Ээж харин хөдөлсөнгүй. Тэр намайг хараад зогссоор л байсан. Би эргэж харахаа болох хүртлээр түүний нүд намайг дагаж байгааг мэдэрч явлаа. Эхний жил биеийг номхруулах сурлага. Бид эхлээд умардын хөвч рүү явсан. Тэнд таз нутаг аажмаар өөр болж, газар өндөрсөн, модод олширч, салхин хүртэл өөр үнэртэй болов. Хөвчийн агаар хүйтэн, чихтэй. Шүн бүр моддын дундаас үл мэдэгдэх амьтдын дуу гарна. Заримдаа чон үлж, заримдаа шар шувуу уйлах мэт дуугарна. Заримдаа огт танихгүй чимээ харанхуйд ойртож ирээд алга болно. Өвөө эхний саруудад надад далд ертөнцийн тухай бараг юу ч заасангүй. Харин биеийг минь хөгжүүлж эхлэв. Өглөө нар мандахаас өмнө босгоно. Хүйтэн усанд нүүр, гар, заримдаа бүх биеэ угаана. Үлэм ялган дээрээ уулын өөдгүйн. Модны завсраар чимээгүй алхана. Цасан дээр мөр үлдээхгүй явахыг оролдоно. Ном татна, жад шиднэ. Морин дээрээс эргэж харавхыг давтна. Өдөрт хэдэн 10 удаа унаж, хэдэн 10 удаа босно. Би нэг өдөр төвчилгүй өвөөгөөс асуув.
Өвөө, бид далд ертөнцийн сурлага хийхээр ирсэн биз дээ. Яагаад би өдөржин гүүж, мод үрж, ном татаж байна вэ? Өвөө над руу харалгүй хариулв. Далд ертөнц рүү сул биетэй хүм ордоггүй. Сүнс харахад би ямар хамаатай юм бэ? Өвөө инээмсэглэлсэнгүй. Айдас эхлээд сүнсэнд биш биед ордог. Чиний гар чичирнэ, өвдөг сулран, амьсгаа давчтан. Зүрх цээжнээс үсрэх гэж байгаа мэт тулна. Бие захирч чадахгүй хүм сүнсний дууг сонсоод угаанаа ардаж самуурна. Тэр өдөр би ойлгосон. Энэ сургалтын эхний хаалга бол хүч биш. Тэсвэр байлаа. Өвөө надад өлсөхийг заав. Хүйтний давхыг заав. Айдсаа нуух биш, ажиглахыг заав. Айдас ирэхэд битгий зүхт гэж тэр хэлдэг байв. Айдсыг ирж буй зорчин шиг хар. Хаанаас орж ирв? Яагаад ирв? Чиний биеийн хаан суу? Цээжин дүү, хоолой дүү, хэвлий дүү. Үүнийг мэдвэл чи айдсаа захирж эхэлнэ. Зарим шин өвөө намайг ганцааранг минь ойд үлдээн. Эхний удаа тэр намайг жижигхэн галтай нэг нөмрөгтөө орхиод хэлв. Үүр цайтал энд суу. Юу ч харсан босож гүйхгүй. Юу ч сонссон хаширахгүй. Өглөө би ирнэ. Хэрв чон ирвэл яах вэ? Чон ирвэл чи чонноос айж байгаа эсхэ мэднэ. Хэрв сүнс ирвэл өвөө над руу удаан хараад хэлв. Тэгвэл чи өөрөөсөө айж байгаа эсхэ мэднэ. Тэгээд явчих. Тэр шүн үнэхээр л ганцаараа үлдсэн. Ой доторх харанхуй тал нутгийн харанхуугаас өөр байв. Талд харанхуй хол байдаг. Харин ойд харанхуй яг дэргэд суудаг. Моддын сүүдэр хүн шиг хөдлөнө. Салхи мөчөр дундуур ороход хэн нэгэн шивнэх мэт сонсогдно. Галын дүл намсах бүрд миний зүрх хурдан цохилно. Шүн дунд нэг чимээ гарлаа. Цасан дээр хөнгөн алхах мэт. Би хутгандаа хүрв. Чимээ гартлаа. Миний амьсгаа давчдав. Гэвч өвөөгөөгийн үгийг саналаа. Айдас хаан суув. Цээжинд. Яагаад ирв? Би ганцаараа байна. Чи үнэхээр данцаараа юу? Энэ асуулт миний дотор өөрөө гарч ирв. Тэгэхэд моддын цаана хоёр нүд гялалзав. Чон байлаа. Тэр над руу дайрсангүй. Зүгээр зогсоод харж байв. Би ч бас харж байлаа. Гараа хотгоноос салгасангүй. Гэхдээ босож гүйсэнгүй. Удаан хугацааны турш бид биенээ ажиглан харав. Дараа нь чон эргэж харан алгасаар ой дотор орон алга болов. Өглөө өвөө ирэхэд би галын дэргэд суусан хэвээр байв. Чи унтсан уу гэж тэр асуув. Үгүй. Айсан уу? Тийм. Гүйсэн үү? Үгүй. Өгөө толгойд өхөв. Тэгвэл өнөөдөр чи нэг зүйл сурчээ. Юу? Айсан үед хурдан хөд хэрэггүй. Айсан үед гүн амьсгаа, тайван байдалд хэрэгтэй. Тэр өдрөөс хойш би шүн бүр ойд үлдэж айдастай нүүр тулдаг байв. Нэг л мэдхэд надад айдас мэдрэгдэхээ болсон байв. Эхний жилийн сүүрчээр өвөө намайг сонсголын сурлах хийлгэж эхлэв. Тэр намайг нүдээ боолгоод суулгана. Юу сонсож байна? Салхи. Салхи ганцхан дуугардаггүй. Дахиад сонс. Би чихээ тавина. Модны мөчр. Дахиад. Голын ус. Дахиад. Морь ус тасалж идэж байна. Дахиад. Би улам төвлөрнө. Тэгээд нэг өдөр би маш бүдэгхэн, бараг байхгүй юм шиг дуу сонсов. Газрын доор ус урсаж байна. Өвөө тэр үед анх удаа инээмсэглэсэн. Одоо л чи сонсож эхэлж байна. Гэхдээ сана. Сонсгол нээгднэ гэдэг чих хурц болно гэсэн үг биш. Чи дэлхийн дуу, амьтны дуу, хүний дуу, өөрийн бодлын дууг ялраж сурах ёстой. Үүнийг ялраж чадахгүй хүн дард ертөнцийн анхны шивнийг сонсох мөчөд төөрдөг. Эхний жил ингэж өнгөрөв. Би бие захирч сурсан. Айдсаа ажиглаж сурсан. Олон янзын дууг ялраж сурсан. Гэвч өвөө хэлв. Энэ бол зөвхөн хаалганы өмнөх зам. Чи хаалгыг хараахан нээгээгүй. 2 дахь жил. Сэтгэлийг намхруулах сурлага. 2 дахь жил бид өмнөдийн хуурай тал элсэн захаар явлаа. Тэнд ой модны шивнээ байхгүй. Харин оронд нь салхи өөрөө амьд юм шиг л байв. Өдөр нь халуун, шөнө нь яс янгинам хүйтэн. Алсад зэрэглээ татаж, ус байгаа мэт хуурна. Заримдаа газар тэнгэр хоёр нийлсэн мэт санагдана. Өвөө хэлв. Ой чамайг гаднах ертөнцтэй харьцах мөн чанарыг шалгасан бол харин элсэн тал чамайг дотроос чин шалгана. Тэр жил миний сурлага илүү хүнд болов. Өвөө надад олон хоногоор дуугүй явахыг тушаана. Анх 3 хоног, дараа нь 7 хоног. Сүүлдээ бүтэн сар шахам өвөө зөвхөн шаардлагатай үед ганц 2 үг л хэлдэг болов. Эхэндээ би үүнийг шийтгэл гэж утсан. Дараа нь ойлгосон. Хүн дуугүй болох үед гаднах ертөнцийн дуу чимээг биш.
Харин доторх ертөнцийнхэн дуу чимээг сонсож эхэлдэг юм байна. Би өөрийн бодлыг сонсож эхлэв. Аавынхаа үхлийг дахин бодно. Ээжийн минь ойлгох дуу чихэнд иргэнэ. Гэгээгийн та намайг таних уу гэсэн асуулт зүрхийг хатгана. Бэрхтээ овгийг сэргээх хүсэл заримдаа дүл шиг асна. Заримдаа тэр хүсэл хит том болж намайг залгих гэж байгаа мэт санагдана. Тэр үед хайртай ээж дүү мөн эмээ бодож намайг залгих мэт асажгүй тэр хүслийн галыг унтраадаг байв. Нэг орой би тэсэлгүй өвөөгөөс асуув. Өвөө, хүсэл хүнд хүч өгдөг үү? Өвөө гал ширтэн сууснаа хэлв. Хүсэл бол морь. Чи унаж чадвал хол замыг туулна. Унаж чадахгүй бол чамайг чирнэ. Би өөрийн хүслээ яаж унах вэ? Эхлээд чи хүслээ нэрлэх ёстой. Би авгоо сэргээхийг хүсдэг. Тэр зөвхөн гаднах нэр нь, дотор нь юу вэ? Би дуугүй болов өвөө дахин асуув. Чи авгоо сэргээхийг хүсэж байна уу? Эсвэл аавынхаа үхлийг утгатай болгохыг хүсэж байна уу? Эсвэл өөрийг чинь өрөвдсөн хүмүүсийн буруу байсан гэдгийг батлахыг хүсэж байна уу? Эсвэл өөрийгөө аимшигтай, ховг заяатай хүүхэд биш гэдгийг нотлохыг хүсэж байна уу? Би хариуж чадсангүй. Өвөө хэлв. Далд ертөнцөд худал хүсэл хамгийн түрүүнд ил гардаг. Тэнд чи өөрөөсөө нуугдаж чадахгүй. Тэр шөнө би унтаж чадсангүй. Би анх удаа өөрийн хүслийг дахин нэг удаа илүү нухацтай ажиглан харсан. Магадгүй би зөвхөн авгоо сэргээхийг хүсээгүй байж болох юм. Магадгүй би аавыгаа үхээгүй мэт болгохыг хүссэн. Магадгүй би ээжийн шанзал нулимсыг дахин харахгүй байхыг хүссэн. Магадгүй би гэгээд хизээж дахин хагцад гэгчийг мэдрүүлэхгүй байхыг хүссэн. Гэвч тэр бүхнийг хүссэн ч гүйцэлдүүлэх боломжтой гэж үү? Нэг хүслээ дагах үед нөгөө хүслээ би золиосолсон байж. Үгүй ээ. Өнгөрсөн зүйлийг талаар бодлоо гэд юу ч өөрчлөгдөхгүй. Тийм ээ. Би зөвхөн ирээдүйд ирэх зүйлийг өөрчилж чадна. Тиймээс ирээдүйн үйлдэл төвлөрөх нь чухал. 2 дахь жилийн дунд үеэс өвөө намайг зүүдний сурлага руу оруулав. Тэр орой болгон унтахын өмнө надад нэгэн аяг, гашуун ургамлын хан дуулгана. Дараа нь ард зоогуулж жижиг хөрөл толийг галын өмнө тавина. Зүүд бол далд ертөнцийн хаалга гэж өвөө хэлв. Харин хаалганы сүүдрийг нь танихгүй хүн хаалгыг нь нээгээд төөрнө. Эхний шөнүүдэд би энгийн зүүдэлнэ. Овог, ээж, гэгээ, аав. Нууран дуусан зүйл. Дараа нь зүүд өөр болж эхлэв. Би нэг шин өөрийгөө хүйтэн усны дэрвэд зогсож байна гэж зүүдлэв. Нуурын усхар тэнгэрт ямар ч одгүй. Усны цаана хэн нэгэн зогсно. Түүний дүс манан шиг. Гэвч би түүнийг аав минь гэдгийг мэдэж байлаа. Аава гэж би зүүдэндээ хаширв. Тэр эргэж харсангүй. Би ус руу орох гэтэл гинт өвөөгийн дуу хаа нэгтээс сонсогдов. Явж болохгүй. Би зогсов. Уснаас гар сунгав. Олон гар, хүүхдийн гар, эр хүний гар, хөгшин хүний гар. Тэд намайг дуудав. Ир. Бидэнтэй нэгт. Чи биднийх. Би ухрах гэсэн ч хөдлөхгүй байв. Дахид усны гадаргуу дээр миний өөрийн тусгал гарч ирв. Гэвч тэр тусгал минийх ирээдүйн төрх байлаа. Насанд хүрсэн хүний нүур, дайн үдсэн нүд, цус болсон гар. Би огцом сэрв. Өвөө галын дэргэд сууж байлаа. Юу харсан бэ гэж тэр асуув. Би бүгдийг ярьж өглөө. Өвөө дуугүй сонсов. Дараа нь хэлв. Чи дуудлагыг анх удаа сонслоо. Тэр аав байсан уу? Чи аавыгаа гэж хүссэн учраас аав шиг харагдсан байж болно. Далд ертөнцийн хамгийн аюултай зүйл бол тэр чиний хүсэж байгаа дүрээр л ирдэг. Тэгвэл би яаж ялгах юм бэ? Өвөө хөрөл толийг аваад миний өмнө тавь. Амьд хүний дурсамж дулаан байдаг. Үгсэн хүний харин сүүдэр мэт хүйтэн байдаг. Харин хуурмаг дуудлага чиний сэтгэл зүйг тогтворгүй болгож. Одоо ир. Хүрээд ир гэх мэтээр дуудлагад хариу үзүүлэхийг шахдаг. Тиймээс чи тайван байдлаа алдаж шахалтад орж болохгүй. Тэр шөнөөс хойш би зүүдэндээ тайван байх гэж хичээх болов. Зүүд ирэхэд би ажиглана. Хэн дуудана? Яагаад дуудана? Миний юуг ашиглаж байна? Айдас уу? Гэмшил үү? Хүсэл үү? Хайр уу? Өвөө хэлдэг байлаа. Хий биетийн дуудлагаас илүү хүний өөрийн чинь сэтгэлийн шарах аюултай. Чиний шарах чинь хаана байгааг тэд мэдэх мөчид түүгээр чинь дамжиж чиний оюун санаанд эдгээр хий биед орж ирж чадна. Нэг шин би аавыгаа дахин зүүдлэв. Энэ удаа тэр нуурын цаана биш, талын өндөрлөгдөл зогсож байлаа. Улаан дээл нь салхинд намирна. Нүүр нь тод биш. Гэвч тэр надтай ойрхон
яг л дэргэдэм нь байгаа юм шиг санагдав. Би аав дээрээ гүгээд очихыг хүсв. Гэвч тэр мөчөд өвөөгийн захаасыг саналаа. Би зогсоод түүнээс асуув. Чи хэн бэ? Дүрс дуугарсангүй. Хэрв чи миний аав мөн бол надад хариул. Хэрв чи хий биетийн сүүдэр бол миний хүслээр дахин хооллохыг чинь би зөвшөөрөхгүй. Гэж чанга халив. Тэр мөчөд дүрс салхинд сарнив. Оронд нь түүний байсан газарт нэг ном үлдсэн байв. Би сэрэхэд гар минь хоосон байсан. Гэвч сэтгэл минь өмнөхөөсөө хөнгөн болсон байлаа. Өглөө нь өвөө миний яриаг сонсоод толгой дахив. Чи анхны хаалгыг давлаа. Би аавтай уулзсан уу? Магадгүй тийм, магадгүй үгүй. Энэ одоо тийм чухал биш. Яагаад? Чи түн рүү очих хүслээд арч, харин юу болохыг нь лавзан асуусан. Далд ертөнцид асууж чаддаг хүн л буцаж ирч чаддаг. 2 дахь жилийн сүүлээр өвөө надад хүрэл толны сурлага заав. Хүрэл толь бол зүгээр нэг эдлэл биш ажээ. Түүнийг өвөө 2 ертөнцийн завсрын нүд гэж нэрлэдэг байв. Гэвч толь руу удаан ширтэж болохгүй. Ширтэх тусам чи далд ертөнцийг харж сурна. Гэхдээ нэгэнт хараад эхэлбэл хэтэрхий оройтно. Тиймээс эхлээд харахыг хүсэхгүй үедээ далд ертөнцийг харахгүй байж бас сурах хэрэгтэй гэж өвөө хэлв. Энэ үг эхэндээ надад ойлгомжгүй байлаа. Өвөө намайг галын өмнө суулгаж, толийг өвдгөн дээр минь тавив. Галын дүл толин дээр хугарч, гэрийн хананд олон сүүдэр татна. Юу харж байна? Өөрийгөө. Дахиад хар. Гал. Дахиад. Сүүдэр. Сүүдэр юутай адил байна? Би удаан ширтэнэ. Заримдаа сүүдэр амьтаа юм шиг хөдөлнө. Заримдаа би өөрийн нүүр биш, өөр хүний нүүр харах шиг болно. Нэг удаа би хар үстэй, нүүрэндээ сарвтай залууг харлаа. Түүний нүд миний нүдтэй адилхан байв. Тэр цустай сэлэн барьжээ. Ард нь шатаж буй гэрүүд харагдана. Би цочин талыг унгаав. Өвөө над руу хараад. Чи сая юу харсан бэ? Би түүнд юу харснаа ярив. Өвөө удаан дуугүй суув. Чиний өнгөрсөн амьдралын нэг сүүдэр байж магадгүй. Би тийм хүн байсан гэж юу? Магадгүй. Би муу хүн байсан гэж юу? Өвөө шууд хариулсангүй. Тэгээд хэлв. Хүмүүс өөрийгөө сайн эсвэл муу гэж бодох дуртай. Гэвч өнгөрсөн амьдралд чи юу хийснээ мэдэхгүй. Мэдэхгүй зүйлээсээ болж өөрийгөө зовоох хэрэггүй. Гэхдээ харсан зүйлээ мартаж болохгүй. Тэр өдөр миний дотор нэг хүнд чулуу тавигдсан мэт болсон. Би аврагч болох ёстой гэж бодож байсан. Гэтэл магадгүй би өмнө нь сүйтгэгч байсан байж болох юм. Хүмүүсийг алж гэмтээж, өршөө хорсол өөртөө дуудсан болов гэж бодно, бодолд орон сууж байв. Өвөө миний бодлыг уншсан мэт хэлв. Хүү минь, хүн зөвхөн гэрэгтэй төрдөггүй. Сүүдэртэйгээ хамт төрдөг. Сүүдрээ хараагүй хүн гэрлээ харж чадахгүй. Бараа өдөр нь тэр надтай хамт шөнийн одны дор нүдэ анин суув. Тэгээд хэллээ. Төсөөж өнгөрсөн зүүдэндээ харсан бүхнэ гэж тэр хэлв. Би аавыгаа голын дэргэд байгааг харснаа төсөөлж, дараа нь үл мэдэгдэх шатсан гэр, галын өмнө зогсох сарвтай хүнийг төсөөлж эхлэв. Миний бие таагүй болж, бодол төсөөлөл минь намайг зовоож эхлэв. Гэтэл өвөө, одоо хамгийн жаргалтай үе бод. Тэр үед би аав ээжтэй хамт байсан мөчүүдийг төсөөлж эхлэв. Тэр мөчөд намайг зовоож байсныг тэр сэтгэлийн зовоор азагуулв. Өвөө үргэжлүүлэм. Одоо бүх бодлоо хоосол, юу ч битгий бод. Тэр мөчөд би биеэ суллан, оюун санаагаа хоосолж эхлэв. Өвөө надаас юу харж байна гэхэд би харанхууч биш, гэрэлтэйч биш, хоосон. Тийм ээ. Хоосон надад харагдаж байна. Өвөө намайг зогсон болж байна. Өдөр бүр ингэж өөрийнхөө бодлыг хоосолж сур. Тэгж байж чи хармааргүй зүйлээ харахгүй байж сурна гэж хэлв. Тэр цагаас хойш би өдөр бүр энэ дасгалыг дагтсаар бодлоо чөлөөтэй удирдах сурв. Энэ бол миний элсэн талд ойлгосон хамгийн том сурлаг байв. 3 дахь жил хаалганы өмнө зогсох сурлага. 3 дахь жил бид баруун уулсын зүг явлаа. Тэнд тэнгэр ойрхон мэт санагдана. Уулсын орой цастай, хавцлууд гүм, сажих нь хүний бие рүү шууд нэвт орж зоох гэж буй мэт хурц. Өдөр нь цэлмэг байрж, шөнийн одод нь дэргэд мэт ойрхон харагдаж, хүн өөрийгөө газар дээр биш, тэнгэрийн доор ганцаараа зогсож буй мэт мэдэрнэ. Өвөө хэлв. Эндээс чиний жинхэнэ сурлага эхэлнэ. Би өвөөгийн энэ нухацтай үгийг сонсож толгой дахив. Өмнөх 2 жил чи бие сэтгэлээ бэлдсэн. Одоо чи хаалганы өмнө очино. Хаалга гэж юу вэ гэж би асуухад.
Өвөө алсын цас дарагд руу хараад хэлв. Амьд ертөнц, далд ертөнц хоёр үргэлж тустай байдаггүй. Зарим газар тэд хоорондоо ойртож, зарим цагт тэд давхацдаг. Тийм газрыг мэдэх хүн цөөн. Тэр газрыг мэдээд очисон ч биеийн тэсэх хүн бүрж цөөн. Бид уулсын дунд орших нэгэн хоосон хүндийд буудлав. Тэнд мод бараг үгүй. Газар нь хар чулуу, саар лөвс, цасны нэмгэн судлаар бүрхэгдсэн. Хөндийн голд ганц босоо чулуу байлаа. Түүний гадаргуу дээр эртний тэмдгүүд бүдэгхэн сийлэгдсэн байв. Зарим нь нар шиг, зарим нь нүд шиг, зарим нь амьтны дүрс шиг. Би тэр чулуун хөшөөг харах мөчөд нэг л танил харагдав. Зүүдэндээ эсвэл хаа нэгэн газар харсан юм шиг санагдав. Би үүнийг харж байсан гэж би шивнэв. Өвөө одод руу харангаа надад хариулв. Тийм байх. Энэ магадгүй чиний мэддэг газар ч байж мэднэ. Гэхэд би энэ ямар газар вэ? Өвөө тайвнаар чимээгүй хүндий. Гэхэд би үргэлжлүүлэм. Яагаад ингэж нэрлсэн юм бол? Гэхэд өвөө энд нас барагсдын дуу сонсогддоггүй юм. Харин далд ертөнцийн дуу сонсогддог юм. Миний нуруугаар хүйт дав. Тэр орой өвөө гал асаасангүй. Өнөөдрийн тоюулаа газ асаалгүй суун. Яагаад? Хэмээн өвөөгөөс асуухад өвөө гал хүнийг тайвшруулж, тайван байдлыг мэдрүүлдэг. Харин чи өнөөдөр тайвшралгүйгээр далд ертөнцийн дуу хоолойг энд сонсно. Шүн боллоо. Хүндий цархич үгүй. Хитрхи нам гүм. Ердийн нам гүм биш. Чихний дотор хүртэл хоосон болтлоо нам гүм. Өвөө намайг босоо чулуун дээр гараа тавихыг тушаав. Нүдээ ань, амьсгаагаа бүх хүчээр өөрчил. Юу ирнэ, түүнийг өөртөө ирүүл. Гэхдээ юу ч байсан, түүнийг дагаж бүү яв. Би нүдээ анив. Эхэндээ юу ч байсангүй. Дараа нь би ээжийн дууг сонслоо. Хүү минь, буц. Зүрх минь хүчтэй цохлов. Дараа нь гэгээгийн дуу. Аха, та намайг таньж байна уу? Дараа нь аавын дуу. Тэ би, хүү минь. Би нүдээ нээх шахав. Гэвч өвөөгийн дуу маш холоос сонсогдов. Босохгүй хүлээ. Би амьсгаагаа барив. Дуу улам ойртлоо. Тэ би. Аавын хоол. Яг мөн. Түүний намайг дууддаг намуухан өнгө. Миний нүднээс нулимс гарч эхлэв. Аава. Хүрээд ир. Энэ ганц үг миний бүх тайван байдлыг эвдэв. Тэр үед би өвөөгийн сургаалыг санав. Юу ч байсан түүнийг дагаж бүү яв. Би чичирсэн хоолоогоор хэлв. Үгүй. Дуу намдав. Дараа нь озон хүний шивнэ нэгэн зэрэг босов. Чи биднийг орхисон. Чи биднийг аврах ёстой байсан. Чи биднийг устгасан. Чи дахин төрсөн ч нүгэлч нь хэвээрээ. Бэрхтээ нэрийг чи сэргээх хэрэггүй. Би газар сөхрөх шахав. Толгой дотор минь олон дүрс орж ирэв. Шатаж буй гэрүүд, гүүж буй хүмүүс, хүүхдийн ойлгох дуу, цустай гар. Миний гаруу, өөр хүний гаруу. Би ялгаж чадсангүй. Тэгэхэд гэнт миний дотроос өөр нэг бодгол гарч ирэв. Би юу хийснээ мэдэхгүй. Гэхдээ одоо юу хийхээ сонгож чадна. Би босоо чулуун дээрх гараа чангаллаа. Би та нарыг сонсож байна. Гэхдээ би та нарыг үгэн дагтахгүй. Шивнэ нэгэн зэрэг тасрав. Нам гүн буцаж ирэв. Би нүдээ нээхэд өвөө миний өмнө зогсож байлаа. Түүний нүдэнд өмнө нь харж байгаагүй бахархал байсан. Чи хоёр дахь хаалгыг давлаа. Би амьсгаад насуу. Хоёр дахь гэж хідэн хаалга байдаг юм. Өвөө хариулв. Хөмбөр дөр. Гэхдээ чамд магадгүй олон байх болно. 3 дахь жилийн турш өвөө надад далд ертөнцтэй харьцах 3 хоргийг заав. 1-р хориг. Өгсөн хүнийг өөрийн хүслээр бүүдүүд. Хэрв тэд ирэх ёстой бол өөрсдөө ирнэ. Хэрв чи хүчээр дуудвал ирэх зүйл нь заавал тэр хүн байдаггүй. 2-р хориг. Хий биетний хэлсэн бүхнийг үнэн гэж бүйдэг. Амьд хүн худал хэлдэг шиг хий биетэн ч бас худал хэлж чадна. Заримдаа тэд өөрөө ч мэдлгүй худал хэлдэг. 3-р хориг. Балд ертөнцөөс авсан хүчээ амьд хүнийг иргшээхэд бүү ашигла. Тэгвэл чи хүн биш болж сүнсний савч нь хоосрох болно. Би эдгээрийг өдөр бүр дагтдаг байв. Өвөө заримдаа надаас гинт асууна. 1-р хориг. Өгсөн хүнийг өөрийн хүслээр бүүдүүд. 2-р. Хий биетний хэлсэн үг бүр үнэн биш. 3-р. Далдын хүчээр амьд хүнийг бүү захир. Хэрв чи 3 дахь хориг зөрчвөл би дуугүй болно. Өвөө өөрөө хариулна. Тэгвэл чи хамгаалах гэж байсан хүмүүсээ
хамгийн түрүүнд үгүй хийх болно. 3 дахь жилийн өвөж би хамгийн хүнд сорилттой тулгарсан. Бид цас дуулын агууд буудлаж байлаа. Гадаа шуурга 3 өдөр тасралтгүй үргэлжилж, морид хүртэл хадны нөмөр толгоогоо гудайлган загсна. Хоол хүнс багсаж, галын түлээж дуусгахдаггүй. Тэр шин өгөө хуучин бөө нөмөргийг гаргаж ирэв. Анх аянд гарахад харсан тэр нөмөрг. Хар арьс, саарал ус, жижиг хүрэлтэл, амтны яс, шувууны үд, хуучин улаан утас зэргээр чимэрлсэн байлаа. Түүнийг харахад энгийн ховцс биш, олон хүний амьсгал, олон жилийн зан үйл шингэсэн мэт санагдана. Өвөө нөмөргийг миний өмнө тавь. Үүнийг өмс. Миний хоолоо итгэлгүйгээр. Би өмсөж болох юм уу? Өвөө толгойд өхөн. Энэ нөмөрг чамд ямар нэг хүч өгөхгүй. Харин чамд үнний хүндээг мэдрүүлнэ. Би нөмөргийг өмслөө. Мөрөн дээр минь гинт чулуу тавьсан мэт хүнд болов. Жижиг хүрэл талиуд хөдөлж, бүдөгхэн жингэнэн. Тэр дуу агуун ханан дойж, олон хүн шивнэж байгаа мэт сонсогдно. Өвөө ар засааж, агуун аманд давь. Утаа аажмаар дээшлэхгүй, харин эргэлдэн миний эргэн тойронд тогтов. Өнөөдөр чи өөрөө ямар нэг хаалга нээхгүй гэж өвөө хэлв. Чи харин хаалга өөрөө хүчээр нээгдэхэд түүнд автахгүй, тэсэж үлдэх ёстой. Тэр үгийн дараа өвөө бөмбөр мэт жижигхэн хүрдийг маш удаан цохиж эхлэв. Нэг цохилт, дахин нэг. Эхэндээ тэр дуу энгийн байлаа. Дараа нь зүрхний цохилттой минь нийлв. Агуун хан хөдөлж байгаа мэт болов. Галын гэрэл уртсаж, сүүдэр томров. Би нүдэ анихыг хүссэн ч өвөө хэлв. Нүдэнэ. Би нээлттэй харсаар байлаа. Тэгэхэд агуун гүнээс хүмүүс гарч ирж буй мэт санагдав. Нэгэн хөгшин эмэгтэй, нэгэн дайчин ир, нэгэн балчирхүү. Тэдний царай тод биш, гэвч бүгд намайг харна. Хүүхэд хамгийн түрүүнд хэлв. Чи энд юу хийж байгаа юм? Би хариулж чадсангүй. Дайчин ир хэлв. Чиний гарнаас одоо ч цус мэдрэгдэж байна. Хөгшин эмэгтэй хэлв. Чи биднийг дуудсан төлөөсөө юугаар төлөх гэж байна? Би оюун санаагаа хянах гэж оролдох тусам бөмбөрийн хүчтэй дуунд өөрийнхөө хямралтыг алдаж байлаа. Гэхдээ энэ удаа дотор минь нуугдсан айдас намайг хөдлөгсөнгүй. Та нар хэн бэ гэж би асуув. Хүүхэд инэв. Чи мартсан байна. Цэрэгэр ойртлоо. Гэхдээ бид чамайг мартаагүй. Түүний гар миний цээжинд рүү хүрэх гэж ойртов. Гэтэл өвөөгийн хүрдний цохилт гинт зогсов. Агуу намгүн болов. Бүх дүрс сарнив. Би өвдөг дээрээ онсон байлаа. Амьсгаад авчтна. Би хөл суусан ч хүүртэн байв. Өвөө над дээр ирж нөмөргийг тайлав. Чи юу харсан бэ? Би удаан амьсгаа авч байж хариулв. Тэд намайг таньж байсан. Тэгээд тэд намайг буруу тууж байсан. Тэгээд чи юу ойлгов? Би аягуун харанхуй руу харлаа. Би буруугүй гэж зогтох хэрэггүй. Бас буруутай гэж сүхрэх хэрэггүй. Би үннийг олох ёстой. Өвөө тэр үед удаан хугацаанд юу ч хэлсэнгүй. Дараа нь маш намуухан хэлв. Одоо чи сурагч биш болж эхэлж байна. Миний чамд заах сурлага дуусаж байна. Үүнээс цааш чи энэ бүхний учрыг өөрөө олох учиртай гэж хэлв. 3 жилийн сүүлчийн хавар хэллээ. Би 10 нас хүрэх гэж байв. Өвөөтэй хамт аянд гарсан тэр 7 настай хүүхэд аль хэдийн ард үлдсэн мэт санагдана. Миний гар хатуурч, мөр өргөсөж, нүд минь урдийнхаас илүү удаан ажигладаг болсон байлаа. Би холын салхинаас бороо эрхийг мэдэрнэ. Цасан дээрх мөрнөөс хэн явсан эсхийг танина. Хүний дууны өнгнөөс хэлэх гэж байгаа үг, нууж байгаа үннийг ялгахыг оролдоно. Гэвч хамгийн их өөрчлөгдсөн зүйл гадна минь биш, дотор минь байлаа. Би зүүднээсээ зүхтгаа болсон. Хий биетний шивнийг сонсоод шууд итгэхээ болсон. Айдсаа дайсан гэж бодхоо болсон. Хүслээч бас бүрэн цэвэр зүүдгэж итгэхээ болсон. Нэг өрөө бид бүүгэнтэй овгийн зүг буцхаас өмнө өвөө намайг уулын өрөөд дагуулж гарав. Тэндээс тал мутаг алсад цэлээж харагдана. Нар жаргаж байлаа. Тэнгэрийн хаяа улаан, артлаг, хөх саарлангөөр давхарлан асна. Салхи нүүр хэлбэн. Олон жил явсан замууд минь бүгд энд нийлж байгаа мэт санагдав. Өвөө миний хажууд зогсоод хэлв. 3 жил дууслаа. Би дуугүй байв. Чи бүхнийг сурсан гэж битгий бод. Харин цааш сурах хаалга олсон гэж бод. Би бэлэн болсон уу? Өвөө шууд хариулсангүй. Тэр алсын ширтэж байснаа хэлв. Хинч ховь заяанда бүрэн бэлэн болдоггүй. Гэхдээ чи одоо ховь заяанда сохроор чирэгдэхгүй. Чи түүн рүү харж чадна. Би толгой дахив. Өвөө бүсэндээ хавчуулсан жижиг хүрэл толийг авч надад өглөө. Үүнийг авч яв. Энэ таны тож үсттэй.
Одоо ч нэх. Би толийг 2 гараараа авлаа. Тол жижигхэн, хуучин, ирмэг нь элэгдсэн байв. Гэвч гар дээр минь тавигдахдаа ердий хүрл эдлэлээс хүнд санагдав. Үүнийг би хизээ ашиглах вэ? Хэрв чи амьд хүний үгэнд эргэлзүүл түүний нүдийг хар. Хэрв өөрийн сэтгэлд эргэлзүүл энэ толийг хар. Харин хэрв далд ертөнцийн дуудлагад эргэлзүүл өвөө над руу их царав. Юу ч битгий хар. Эхлээд амьсгалаа сонс. Би толийг өөртөө хийгээд асуув. Өвөө, миний өнгөрсөн амьдралд юу болсон юм бол? Та мэдэх үү? Өвөө хариулсангүй. Би түүний хариултаас айж байсан ч мэдхийг хүсэж байлаа. Удаан хугацааны дараа өвөө хэлв. Тэр үнэн чамайг өөрөө олж ирнэ. Чи түүнийг хүчээр хайвал тэр үнэн чамайг олзолно. Тэгвэл би яах ёстой вэ? Амьд хүмүүсийн дунд амьдр, эхийгээ хайрл, дүүгээ хамгаал, овгоо сэргээ. Хүмүүсийг ажигла. Чи өнгөрсөн амьдралын сүүдрээр бус. Энэ амьдралын сонголтоороо хэн болохоо шийднэ. Тэр үг миний сэтгэлд жаргаж буй нарны сүүлчийн туяа шиг тусав. Би алсыг харлаа. Тэнд хаа нэгтээ бугаантай авг би, ээж минь би, гээгээ би, миний буцах ёстой гэр би. Гэвч тэр гэрт буцах хүн нь 3 жилийн өмнөх Тэби хэдийнэ биш болсон байлаа. Бид буцах замдаа нэгэн шөнө цаст хүндийд буудлаа. Сар бүтэн гарсан байлаа. Өвөө унтсан хойно би данцаараа гадаа гарцсан. Хүйтэн салхи газрыг минь хайрав. Гэвч энэ удаа би даарсангүй. Тэнгэрт одод тодорасна. Дазарт мөнгөлөг цас гялалзна. Тэгэхэд арсад нэг чоно уйлах дуу сонсордов. Би огт цочсонгүй. Харин ч тэр дууг сонсоод нүдээ анив. Чонын улаан дотор ганцаардал байв. Анхааруулга байв. Бас зам байв. Гэнэт миний үрд байсан хүрэл тал үл мэдэг хүйт орг. Би гаргаж харав. Сарны гэрэл талан дээр тусахад нэгэн дүрс бүдэгхэн тодров. Чулуун хөшөө, хар нуур. Улаан дээгтээ нэгэн эрэгтэй хүн. Түүний ард цустай сэлэн барьсан өөр нэг хүн. Тэр хүний царай аажмаар тодрох шиг болов. Би амьсгаагаа түгжив. Тэр царай минийхтэй адилхан байлаа. Тожны гадаргуу гинт харанхуулв. Дараа нь нэгэн бүдэг хоол чихэнд минь биш, дотор минь шивнэлээ. Чи буцаж ирлээ. Би толийг атглаа. Айдас цээжинд басв. Гэвч энэ удаа би түүнийг таньж байлаа. Би зогтсонгүй. Би толгой оргиж сарны гэрэлд алсыг ширтэв. Би ирсэн. Гэхдээ энэ удаа би хэн болохоо өөрөө сонгоно. Салхи намдав. Алсад чоно дахин мууллаа. Тэр шөнө би энэ намайг дуудаж зүйлтэй нүүр тулж байж л энэ үл ойлгогдох үннийг мэдэж чадна гэдгээ ойлгов. 3 жилийн сурлага дууссан ч миний жинхэнэ сорил одоо л эхлэх гэж байлаа. Маргааш нь бид бугаантай овгийн зүг хөдлөлөө. Гэртээ буцах зам урт байв. Гэвч өмнө минь хүлээж буй зам түүнээс ч урт байлаа.